За баярлалаа. Тэгэхээр энэхүү инх тайвны төлөөх эвсэлд Монгол улс нэгдэн орох гэрээнд ерөнхий сайд Занданчтар гарын үсэг зурсан асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдж эхэллээ. Улсын хурлын зарим гишүүнч энэ зөвлөлд нэгдэн орсноор Монгол улсын үндэсний эрх ашигт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг тодорхойлох ёстой гэж үзэж байна. За үндсэн хуулиар инх тайвныг эрхэмлсэн олон улсын аливаа гэрээ хилцэл эвсэл холбоонд нэгдэх санамж хүчгийг байгуулах эрх нь ерөнхий сайдад бий. За гэвч санхүүгийн болон цэрэг айрмын үүрэг хүлээх тохиолдолд заавал улсын хурлаар хэлэлцэн батлах хуультай юм а. Тэгвэл ерөнхий сайдын үзгэлсэн гэрээний тухай улсын хурлын гишүүд хийгээд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо ямар ч мэдээлэлгүй байна. And last but not least, the Prime Minister of Mongolia. Олон улсын аливаа гэрээ хэлцэл эвсэл холбоонд нэгдэх гэж байгаа бол засгийн газраас санал гарч үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаж улсын хурлаар хэлэлцэн батлах дараалалтай. Харин энэ удаад ерөнхий сайд Занданчтар Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан инх тайвны төлөөх зөвлөлийг үүсгэн байгуулагч 24 орны нэгээр тооцогдож гишүүн орноор бүртгүүлээд байна. За санхүүгийн болон цэрэг армийн үүрэг хүлээхгүй зөвхөн сайн дурын үндсэн дээр инх тайвны төлөө тохиолдолд засгийн газрын тэргүүн гарын үсэг зурж нэгдэн орох эрх нь нээлттэй байдаг байна. Хоёр хөршийн мөн жишээлбэл тийм ээ ашиг сонирхлын эсрэг ерөөсөө юм бол байхгүй учраас энэ дэр нэг хайхтар цараа зовх хэрэггүй болов гэж бодож байна. Энэ инхийн зөвлөлийн 4-2 дээр нь бол энэ гэрээнд нэгдэн орсон улсууд нь бол өөрийнхөө хууль тогтоомжид нийцүүлж сайн дурын үндсэн дээр оролцсон гэж заасан байгаа. Ямар нэгэн бүжтгсэн тийм ээ дарамтлсан шахсан тийм зүйлийг бол үзүүлэхгүй. Санхүүгийн энэ бол үүрэг хариуцлага байхгүй. Бид нар бол гадаад бодлогын манай идэвхжил бол улам идэвхжих юм сайхан боломж бол байна гэдгийг бол хэлж байгаа юм. Ердөө дэлхийн инх тайван аюулгүй байдлыг сэхэн хангахад улс орнуудын оролцоог л оролцуулах ийм л одоо дөрмийн заалт нь бол тийм байна. За энэхүү зөвлөлд Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад улсууд нэгдэн орох албан ёсоор илэрхийлээгүүн дээр хөгжингүү олон улс орнууд хэд өргөн хүрээний улс төр хууль эрх зүйн асуудал дагуулж байгаа учраас азнаж байгаагаа мэдгдсэн. Иймээс ч Монгол улсын хувьд 3 дахь хөршийн бодлогын хүрээнд нэгдэн орох эрх нь нээлттэйч үүсэх үр дагаврыг сайтар судлах ёстой гэж гишүүд үзэж байна. Аюулгүй зөвлөл дээр ярьсан байхаа л гэж би харж байна. Ягаад гэвэл одоо бид нарыг засагт байхад бол гадаад бодлого дээр Монгол улсын ерөнхийлөгчийн оролцоо бол асар их байсан. Тэр бол хэвээрээ хадгалагдаж байгаа байх. Зүгээр яг зурсан процессыг болоод хийх ажлынхын төлөвлөгөөг бүцэд хараагүй учраас их олон зүйлийг бол ярмааргүй байна. Инх тайван бол ойрын 10 жил тогтоос өнгөрсөн. Одоо энэ дайны цаг үед бид хэм байх гэдэг л их чухал. Бидний байр суурь ямар байх гэдэг бол асар чухал. Бид нар одоо Орос хятад гэсэн хоёр том одоо гүрний дунд байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бол маш болгоомжтой сандах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгэд энийг зөвхөн одоо тийм богино хугацаанд шийдэхээс илүү бас ард түмний төлөөлөл болсон улсын хурлаар холбогдох байнгын орнуудаас ярилцах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ энэ буцаад үндэсний аюулгүй байдал ч юм уу тодорхой эрсдэл учруулах бас магадлал байж магадгүй сайн модлуудын жигэнж одоо энэ талаар бас одоо ярилцаж зөвшөлтс зөв одоо шийдэл гаргах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Яг геополитикийн одоо бас нэлээд эйдрээтэй яг цаг үед бид нар байна шүү дээ. Тэгэхээр Монгол улс бас олон улсын тийм хамтын хилцэл тэр зүйлүүд идэвхтэй оролцох нь бол зөв. Гэхдээ мэдээж хууль дүрм журмынхаа дагуу явах хэрэгтэй. Тэгэхээр одоо үндэсний сөрөнд төсвөрлөх чадварын тухай ярьж байгаа. Хоёрдугаар үндэсний аюулгүй байдлын үүсэл баримтлалыг шинжилэн боловсруулах энэ ажил явагдаж байгаа үед бол энэ бол яг сонирхолтой жишээ болж байна гэж үзэж байгаа. Би яаран энийг зөв боллоо буруу боллоо гэж дүгнэж одоо хэлэхэд эрт байна. Гэхдээ зарчмын хувьд гэх юм бол заахаа цаг тулгуу байсан үгүй юу? Энэ тохиолдолд бол улсын хурлын ээлжид бус чуулганыг хуралдуулж ч юм уу те энэ асуудлыг аралтайгаар оруулж ирүүлэх. Тэрнээс өмнөөс үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудал ороод тэгээд үнийн үндсэн дээр бол шийдвэр гаргах нь бол процедурын үзүү байсан болов уу гэж харж байгаа. Ер нь сүүлийн жилүүд гарч байгаа тэр Оросын Украинд хийж байгаа дайны үйл ажиллагаа хятад улс бас энэ өмнөд Азад тийм нэлээд орчин нөхцөл бол нэлээд ширүүн болж байна. Янз бүрийн мэдээллүүд хийж байна. Америкийн нэгдсэн улс ингээл өөр улсын харийн дугаа арал дээр очиод буух уу байх уу гэх юмнууд ярьж байна гэл. Ийм асуудлууд гарч байхад нэг нь ийм айхтар онцгой эрхтэй зөвлөл үүсгэж байгаа нь бас их сонин үзэгдэл байна гэж Германы канцлер ярьж илэн шүү. Тэгэхээр би бол зүгээр ажиглагчийн хувьд бол ажиглаж байна. Улсын хурлын гишүүний хувьд иймэрхүү
гэрээ хэлцээрийн асуудал бол Монголд эерэг зөв зүйлд бол мэдээж дэмжээл явах хэрэгтэй. Тэгэхээр зөв байх уу, ямар эрсдэл байх уу гэдэг зүйлэн судалж лээ да. За ерөнхий сайдын шийдвэр улсын хурлын гишүүдийн дундын чатанд ихэнх маргаан дагуулсан сэдэв болоод байгаа юм байна. Харин энэ өдрүүдэд улсын хурлын дарга Дорнод аймагт ажиллаж байгаа бол төрийн тэргүүний зүгээс энэ асуудлаар мэдээлэлтэй байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. За альва олон улсын эвсэл холбоонд нэгдэхэд Монгол улс хоёр хөршөөсөө зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэхдээ мөнхийн хөршүүдийн хувьд тухайн орнуудын төрийн бодлого ямар байхаас үндэсний эрх ашигт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг давхар бодолцох асуудал олон учраас сайтар судалж байж шийдвэр гаргах байсныг гишүүд онцоллоо. Around the table. The president is now going to sign the inaugural resolution that